намайг Батбаатар явган бол гэдэг би 1986 онд Баян-Онгор аймгийн Баян-Цаан сумд Батбаатар гэдэг өвлийн явган хүү болж хэлсэн. Одоо би Баян-Онгор аймгийн Баян-Цаан сумд хүүхд насаа өнгөрөөд манайхын хүүхдээ намайг 1-р ангид авчил Улаанбаатар руу орж суурьсан. Хүүхд ахуй наснаас л ер нь цагдаа хүнийг хараад цагдаа болно доо гэж бодож мөрөдөж явдаг байсан. Ингээд би нөө баг хот манайх толгойд ташаа хожно амьддаг байсан. Тэгээ манай доотлон айлын ах тухайн өдөр цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байсан. Тэр амралтын өдөр дээр ах ингээд гашаан дотор ингээд явбал тэр түнникэн дээрээ сунаагаал ингээд гоё ингээд би хаагаа шанглал ингээд тэгээ ороо ингээд ажиллаа тараал бид хүүхдүүдтэй ингээд годомшин бид нар чинь тоглож байна. Тэгээ манай доотлын айлын тэр Сандгаа Баатара гэдэг хүн байсан. Тэдний Сандгаа Баатараар аав нэрлээ гэл юм. Дээрээс нэхгүй тийм алгааслага нэг гоё ингээд гоё сүрлэг харагдал. Гоё ингээд алхаар ирж идэг. Яг энэ ах шиг гоё цагтаа болохсан гэж би өөрийн багасаа мөрөөдсөн. Би өөр сургуульд конкурс ерөөс огтуг би цагтаа багцлал болно. За энэ удаад би тэнцэхгүй тэгшил дахиад шалгалт өгдөнсөн. Тэгээ ерөнхийдөө нэг тухайн үед 10 дугаар анги онц төгссөн хүмүүсийг шууд цагтаа ажиллах цагтаа их тийм оруулж ирсэн юм. Тэгээ тэр юугаач тэр ус нэлээд хичээсэн 10 дугаар ангитай би бол даач анхаарсан сургуулийнхаа сурлагын чанартай ч анхаарал нэлээд хичээгээд 10 дугаар ангигаа бол амжилттай төгсөөд тэгээ цагтаа их тэмд шалгалт өгöd тэнцээд орсон. Бас маш гоё байсан. Тэгээд карантин гэдэг юмд явал тэгээд энэ албандаа өдөр иргэсэн, дурлаж өдөр иргэсэн минь албаа хайрлаж өдөр иргэсэн минь албагийн өрөмдөг өмнөж өргөж авах юмсан гэсэн одоо хичээл зүтгэлтэй байгаа. 2008 он цагтаа их тэмд төгсөөд би Баян-Онгор аймгийн цагдаагийн газарт би хуваарлагдсан. Баян-Онгор аймгийн цагдаагийн газрын загс сумдах хэсгийн төлөөлөгчөөр томилогдоод ажлынхаа өдөрлөгийн гараа хэсгийн төлөөлөгч гэдэг ажлаас би эхэлж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчдөг ажил сургууль төгсөөд очисон шинэ залуу болсон хүчинд бол маш их зүйлийг сургадаг, маш их бие даа шийдвэр гаргадаг болцоо өгдөг. Тодорхой албаагчийг бол нэлээд одоо ажилдаа чамбай хандах хандлагыг бий болох тийм бас их өгөөчтэй сайхан албанчул гэж би боддог. Одоо миний амьдралын бол хамгийн анх цагдаагийн сургууль төгсөөд хэсгийн төлөөлөгч хийсэн үеийн бас амьдралын хамгийн бас дурсамжтай нийлээдгүй алдаа оноотой мөн бас маш их зүйлийг сурч мэдсэн албандаа улам үнцээ зүтгэх тэр сайхан ирч хүчийг авсан тэр он жилүүд байсан. Тэгээд заг сум гэж мэддэгчгүй байлаа. Хаана томилогдсон гинэ гэж бүр ингээд баг шокийн байдалтай хүлээж хасан л да яг үргэлжчихсэн хоёр чинь тэгээд за би ч баг энэ хүнтэй суун гэж бодлоо юм байна ч гэж боддог яг тухайн үед тэгээд угаасаа нөгөө хайр сэтгэл гэдэг юм чинь болол ерөөсө хаач байсан ингээл ерөөс би юм тэмүүлэлээ багж байгаа. Би энд нөгөө сурж исэн сургуулаа орхиол ажиллаа хаяад шууд нөхрөлөө явчихсан. Ийж нөхрийгөө олоо сонгож исэн. Дөнгөж сургууль төгсөөд очисон шинэхэн дэслэгч бол тэр одоо тодорхой шийдвэр гаргахад бол тэгээд бас энэ балмагдах яг нэг тийм одоо юм тохиолддог юм билээ. Машин мотоцикл эртөө мөргөлдөд дуудлага иржсэн. Тэгээд би очиод ингээд хэргийн газар үзлэг хийгээд тэгээ ингээ хүүхнийг хүн гэмтчлээ өршлээгээд аах хэмжлүүлэх хөрхөө ингээл яхад хажууд олон жил ажилласан цагдаа дэсгийн төлөөс битээр очиж байгаа. Ингээд хамгийн анхны юм дээр ингээд нөө цагдаа одоо яах вэ төлөвлөгч бол над руу хардаг. Тэгээ би чинь яг шийдвэр гаргах төвшөнд яг очиж байгаа үед нөгөө нэгжтэй учраас тэгээ би буруу шийдвэр гаргах юм бол тодорхой хэмжээгээр нөгөө бас тухайн хэргийн шийдвэрлэгч юм өндөр сөрөг төлөвлөгчөөс маш их юм бодож тэгээ тэрнээс эхлүүлээд ирэн за би ер нь тодорхой хэмжээ маш их мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Өөрийгөө цаг тутам хөгжүүлэх шаардлагатай юм. Одоо дагаж мэдгч хууль эрх зүйн актуудад судлах хэрэгтэй юм. Хуулийн өрөөнд шийдвэр гаргах хэрэгтэй юм гэдгийг өөртөө маш их зорилго тавьж хэлээдгүй бас хичээж чармааж ажилласан л та. Загаас бол анх битэрийн амьдрал эхэлжсэн. Ажил амьдралын гараа маань эхэлсэн, амьдрал маань эхэлсэн. Анхны хүүхдээ болсон болохоор тэгээд залбирч явахаас өөрөө сайхан бат байдаг. Манай нөхөрч хүү гэдэгт нь бүр айгу бат ихтэй. Тэгээд тэнд бүхий аваа гэж байдаг. Бүр өглөө болгоо очиж бүхтээ олгож өгөөч гэж залбирдаг. Би тэгэл баг тэрэнд нь стресстэй шигж болоод хүү иш бол яах юм гээл тэр би бат хүү байгаа гээл тэгээд нэр юм хэр хүү төрсөн бит гоё шүү. Тэгээд одоо манай хүү болол бүр битээрээс ч бараг том динкийсэн шар 14-тэй хүү би. Мөрдөн байцах албаны шинэ байр баригдсан 2 жилийн өмнө шинэ байр баригдаад ашиглалтнаар хавьд би гадна талбай дээр нь ойж зөвлөжүүлэлтийн асуудал дээр бас би нэлээ төжөөж оролцсон л тоо. Дижитал бас хүүгээд агуулж ирээд бас яг мөрдөн байцах албаны үүднээр нэг мод тарьсан. Одоо манай хүү явах тэргүй надад зүг явах болгонд бол битэрийн тарьсан мод өндөр болцсон байна гэж. Энэ ингээд за тэгээ миний хүү одоо эдэн жилийн дараа тэгээд магадгүй аавнаас
нэлээ өвөө болоод хөшөрсөн дараа л ирээд харахад энэ том мод болсон байна штэ. Тэгэд ингээд үүдээ ус хилдгийн. Тэр утгаараас энэ мод тарин гэдэг бол цагуур асар их нөгөө буянтай үйл гэдэг бас юм болгоод мэдчихэж байгаа. Тийм учраас ар гэртээ бис лаграга хашаа машинад мод чулуу тарьдаг. Хүүхдүүдээ ерөнхийдөө жоохон байгальд ойрхон байгаасаа гэдэг л бодож байна да. Бүр яг ингээ амьдрал эхэлж авах үед бол бас ойлголцохгүй юмуд их гардаг гэсэн. Яагаад ингээл би ганцаараа хүүхдээ тэрэл имлэг явж авах хэвээр ингээл те. Анхны хүүхдтэр бол тийм үл ойлголцол их гардаг байж байгаа. Сүүл рүүгээ хүнчээ ингээд ойлгоод ялтчихгүй ингээд хажууд нь хүн ингээ шүн чнойргүй өдөрч нойргүй заримдаа хоолоо мартал ингээ яваад тахлаар нөгөө хүний чинь би ингээд хайрлцсан юм чинь би сонгоцсон юм чинь тэр хүний бүр ингээд ойлгохоос өөр үгүй болно. Тэгэл би 2 дахь хүүхдээ 3 дахь хүүхдээ бараг л ингээл өөрөө зүгээр хэвийг үзэгдэх юм шиг ингээл өсгөл явчихж байгаа. Миний хажууд байхгүйсэн ч гэсэн тэр хүний сэтгэл зүрх нь яг ингээ надтай хамт яваадсан мэддээд байдаг. Ажлаас гарсан чөлөөт цагаа гэр бүлтэй хичээдэг. Өсвөр насны одоо би чинь 4 хүүхэдтэй цаг зав зарцуулах юм орцуулах гэж боддог. Тэхийн тулд өөрөө цагийн менежментээ зөв зохицуулаад яг ажлынхаа цагаар бас өндөр үр хөтээмжтэй ажиллая гэж боддог. Ямар нэгэн байдлаар ажлын цагаараа бас тодорхой үр зүйлс хатаарч цаг хугацаа алдахгүй байхсан гэж бодоод гэр бүлийн ар чаргал гэдэг бол маш жижиг юм бас би бас л нэмэгдүүлэх гэж ойлгодог. Тамаггүй тур гэж үжиг яваад байгаа шүү дээ. Тэрний нэг хэсэг миний яг сэтгэлийг яг илэрхийлэх юм байна гэж би бодоод байгаа. Чамаагаа би уул гэж бодвол чамаас минь цааш уус байхгүй. Чи минь ус гэж төсөөлөгдвөл чамаас минь өөр ус мөрөн байхгүй юм шиг чамаагаа би хайрлсан. Алганы минь хийг багж бөмбөрсөн сууд минь гэж хэлмээр байна. Би яг нөгөө алгандаа ингэж бүр нандинаж хайрлсан миний цорын ганц хайр. Маш их хайртай. Миний хувьд бол одоо хууль бус мод бэлтгэх гэмтэрхтэй тэмцэгчийг л хариуцж ажилладаг энэ албандаа одоор. Тэгээд энэ хууль бус мод бэлтгэхийн гэмтэргийн нөхцөл байдал улсын хэмжээнд хэр байгаа вэ? Хайл орон нутагт энэ гэмтрэг үйлдэгдэж байна вэ? Ямар цаг үед энэ гэмтрийг төлхөө гарч байна? Ямар субъектээс энэ гэмтрийг үйлдэж байна гэдэг дээр тодорхой хэмжээний дүн шинжилгээ судалгаа хийж энэ гэмтрийг тодорхой нэг субъектэд чиглэсэн биш энэ массаар нь яаж одоо тасан зохисоо хурсан зэрэглэл ажил зохион байгуул зөв оновчтой арга хэрэгслийг боловсруулж удирдлагын түвшинд танилцуулж тодорхой шийдвэр гаргуулах чиглэлээр нь ажилладаг. Хүний хамт олон гэдэг юм бол бас хүний хоёр дахь гэр байдаг. Хамт олонтойгоо хэн яаж нийцэж зөв ажиж тэр бол тэр бүгдтэйгээ өөрийгөө зөв ойлгуулж ойлголцож ажиллахаас тооны амжилтын үндэс. Тухайн одоо албаны тухайн элтсийн газрын албаагчны тэр бүхэл бүтэн ажлын одоо бүтээмж нь харагдах гэж би ойлгодог. Мэдээж хэрэг бас сайхан байсан, сэтгэл хөдлөлтсөн, баярлаж байсан гэснээр хөдөлмөрөө одоо хэдий бас бидний ажилчин бас дандаа шин өдрүүд бас стресстэй, зарим талдаа стресстэй, зарим талдаа баяртай гэдэг бас л бас сайхан тийм баяртай үйл явдал болсон л та. Тэгээд энэ тодорхой хэмжээр өөрөөрөө жоохон бас багах гэдэг юм уу те. Тийм мэдрэмж төржтэй бас үе үеийн нөгөө бас нөгөө намайг өдөрдөж чиглүүлж ажил сургасан олон сайхан өдөр хадмалчалтын дарга ахлахуудынхаа бас заасан сургасныг бас одоо бодож тэр хүмүүс бас баярлж исэн. Мөн гэр бүлийнхэнтэй ихэнхдээ ээж авдаа маш их баярлж исэн. Тэгээд шагнал гартаад даваад байх үед манай эхнэр маань ээж аав манаас арчсан арга хэмжээгээр байж байсан. Тэгээд ер нь маш их сэтгэл хөдлөлт юм байлаа. Өглөөний дөрвөний экономик цагдаагийн албаны албаагчаар бус албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн чиглэлийн албамд өгч цагдаагийн ушууч Батбаатрын өвгөн бол улс орныхоо байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалахын төлөө өсгсөн сэтгэлийн маань хамт олонны маань хамтран ажилласан сэтгэлийн үнэлж шагнасан төлөв их баяртай байна. Цагдаагийн байгууллагт одоо орохыг хүсэж байгаа тийм энэ залуучууд дэвшлүүд маш их одоо ер нь хүсэл эрмэлзлээрээ тэгээ өөрийн гэсэн бодлороо зөв сонголт хийх хэрэгтэй. Энэ албангаас хатуу ширмэж байдаг. Зүйл нь одоо ер нь зүйлчих тохиолдол нь амьдралд юм болгон дээр бас хатуурх нь одоо би цагтаа утсан гэдэг байдлаар хүн болгон янз бүрийн байр аашаа гаргаж болохгүй
холбоотой зүйлүүдтэй байх хэрэгтэй. Нийгмийн ямар ч давхаргыг олон хүмүүстэй харилцсан. Тэр болгон нэг чиг шугамтай байх хэрэгтэй. Учраас өөрийгөө маш сайн боловсруулж ижсэн албанд орж ирэх хэрэгтэй. Албандаа орж ирээд бас юм байдлаар одоо олон жил ажиллаад туршлага хөрөнгөлүүлсэн тэр хүмүүстэйгээ бас хүмүүсээ зааж заруулж байгаа юм сургаал юмлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байхаа гэж боддог. Мөн одоо албан үргэлжлүүлэгч залуучуудаа гэж хэлээд бол маш их албандаа хүндэтгэлтэй хандаж за ер нь энэ болохгүй талаас нь ш болох талаас нь бодож за тэгээд маш их тэр хүнлэг баймаар юм да. Өнөөдөр бид ажиллаа ихдээ бас хүнлэг эцсийн төлөвлөгчдийг яг нэгжтэр байгаа хүн болгонтой нүүр тулж уусч байгаа бидний одоо нүүр царай бидний харилцааны хандлага цагдаагийн байгууллагын нүүр царай бас үнэлэгддэг гэдэг бас нэлээдгүй тийм хариуцлагатай гэмээр тийм халдалтай. Тэгэхээр маш гоё тийм нэр төртэй албан эсгэлэгч ажилласан гэж боддог. Одоо маш ч байгаа энэ албан маш их бас хүрээлэн боорчныг хамгаалж байгаа байгаль экологи тэнцвэрт байдлаа хамгаалах. За ирээдүйн хожтой бас энэ сайхан унган байглаа үлдээх энэ бас нэг буянтай сайхан үстэй сэтгэж байгаа гэдэг баяртай байдаг. Ер нь бол одоо би бол боддгийн багш хүн гэдэг бол хүнд одоо боловсрал болгодог тэр одоо сайхан боловсролын өглөг гэдэг юм хайрлаждаг. Эмч хүн гэдэг бол хүнд бол нөгөө эрүүлийн өвлийг сайн хайрлаж идэг те. Цагдаагийн албаагч бол бид бол бас ард иргэдтэй хүрээлэн байгаа орчинд энэ сайхан аюулгүй үйл гэдэг юм бас түгэж явдаг юм бол ятраас бодож явдаг юм аа. Монгол орны анс нь 11,000 га талбай анс ажилладаг. Тэр анс сан бол ихэнх хэмжээний ихэнх нь бол ингээд доройтолд ороод цааш тэр нурах чадваргүй болсон унссан те. Ийм бас ийм болчиход байгаа. Тийм учраас бид их дэлхийг хайрлан хамгаалъя, гол усаа хамгаалъя, ой модоо хайрлая. Ирээдүйн хойч үедээ энэ цэвэр одоо экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан цэвэр сайхан унган байглаа аль болох унган чигээр нь үлдээж өвлүүлж үлдээх яа. Тэгвэл байгаль орчноо хайрлан хамгаалцгаая гэж хэлмээр.